За юу айцхан залуусаа дараагийн имчгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаа имчгээр хэдүүлээ юуны талаар ярилцгаа гэхээр хэрхэн влог хийх вэ гэсэн зүйлээр ярилцсанаа. Маш олон хүмүүс над руу бичлэгээ яаж хийдэг вэ, ямар камер авдаг вэ, ямар програмаар яасан вэ гэх мэтчлэн маш асуултууд ирсэн дээ. Тэгэхээр би энэ удаагийн имчгээрээ та бүхэн аагаас яа хүртэл маш их зүйлээр товч тодорхой бөгөөд ойлгомжтойгоор заах болно. Ингээд зөвлөгөөгөө эхлүүлцгээе. Тэгэхээр эхний жил хэдүүлээ камерны талаар ярилцъя. Влог хийхэд ямар камер зүгээр ээ, эсвэл ямар үнэтэй камер зүгээр ээ, мэргэжлийн камер зүгээр ээ юм уу? Хэдэлсэн хүмүүс өөртөөс асуудаг баг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд камер бол ямар ч хамаагүй байхгүй. Хэрвээ чиний гар утсан талаас нь чинь гар утас байгаад бол чи өөрөө гэсэн влог эхлүүлж чадна. Хүмүүс маш олон залуучууд дотроо гой санаа байгаа мөртлөө ямар надад мэргэжлийн камер байхгүй гэж хэлээд ерөөд хойш суух маш илбэг байдаг. Цаг бол алт хэрвээ чи ямар нэгэн сайн бол магадгүй чи түүх сайн мэддэг бол магадгүй чи юу гэдэг мейкап сайн хийдэг бол магадгүй чи сайн барилдаг бол магадгүй чи сайн бүжгэлдэг бол өөрийн гэсэн суугаа эхлүүлээд бусад залуучуудаараа санал бодлоо солилцоод хамтдаа зөвлөгөө өгөөд хамтдаа хөгжцөөх нь илүү дээр яг тэр үед камерны чанараа нэг ч хул биш. Миний авч байгаа энэ одоо влог гэхэд ерөнхийдөө iPhone 7 дээр авч байна. iPhone 7 дээр бичлэг авч байгаа. iPhone 7-гийн уртлын selfie камер дээр бичлэг авч байгаа гэхэд чанарын хувьд ямар ч бодох юм байхгүй. Гэтэ ер нь бол мэргэжлийн камер дээр хийвдээр гэтэ чамд мэргэжлийн камер байхгүй бол битгий хоошсуу. Зүгээр суугаа нэгээр ихлүүл. За дараагийн чухал зүйлсийн нэг бол гэрэлтүүлэг байгаа. Бичлэг хийгээд гэрэлтүүлэг сайтай бичлэг бол ерөнхийдөө чанар нь их дайггүй харагддаг. Их гоё тод харагддаг. Миний хувьд гэрэлтүүлэг гэх юм бол би энэ жижигхэн гэрэлтүүлэг ашигладаг. Гэрэлтүүлэг бол ямар ч юм иш болохгүй ширээний гэрлэгч ашигласан болно. Гэрэлтүүлэг бол ерөнхийдөө дайггүй тод бас хитрхи тод байж болохгүй. Ер нь бол өөрөө хэрэгж үзээд ирэхэд мэдэх хэрэгтэй. Ямар нэгэн гэхдээ хамгийн шилдэг гэрэлтүүлэг бол нарны гэр. Яг одоо би цонхныхоо урд яг ингээд бичлэг авч байна. Тэгэхэд бол гадаа юм нартай байна. Гадаа юм нартай ахт бол хамгийн гоё гэрэлтүүлэг хамгийн тод гардаг. Яг бичлэгэн дээр би зөвхөн 100% нар шилж байгаа. Ямар ч өөр гадны гэрэлтүүлэг байхгүй. Тийм учраас хэрвээ шөнө орой хийхгүй махад аль болохоор гадаа гарч эсвэл цонхныхоо урд буцаа тавиад ерөөдөө гэрэлтүүлгийг орлоод зүгээр шүү. Дараагийн зүйлс нэг бол дуу байгаа. Дууг одоо маш цэвэрхэн бичиж бол ямар нэгэн дайггүй сайн төрлийн микрофон ашиглах нь зүгээр. Гэхдээ миний хувьд бол энэ микрофоныг ашигладаг ерөөдөө голддгүй. Trust гэх брендийн юуан микрофон би энэ микрофоныг 10 евроор илүү 8 евроор авч ирсэн. Ерөөдөө дууг бол маш цэвэрхэн бичдэг. Гэхдээ ямар нэгэн микрофон байхгүй ч гэсэн гар утасны сүүлийн үеийн iPhone-уудын ч юм уу эсвэл Samsung-уудын микрофон бол голдохоор маш сайн ажиллаж болно. Тийм учраас чам ерөнхийдөө влог гар утас байх болно. Гэхдээ хэрвээ илүү боломжтой бол эсвэл илүү чанартай дуу бичиг хүсвэл мэдээж микрофон ашиглах нь зүгээр. Микрофоныг бол ерөнхийдөө Amazon дээрээс харж байгаа ч юм уу эсвэл электрон багны дэлгүүрүүдээр харж байгаа хэрэгж үдчихэж аваарай гэж зөвлөх байна. Яагаад гэвэл зарим микрофонууд чиний төхөөрөмжтэй гар утастай ч юм уу эсвэл компьютер дээр таарах асуудал маш байдаг. Тийм учраас ихлээр хэрэгж үдчихэж аваарай. Маш гоё. Би ихлээр хоёр микрофон авч ирсэн. Хоёулаа гар утастай тохирохгүй буцааж ирсэн. Тийм учраас микрофоны сонголт бол маш чухал. Тийм учраас микрофоноо сонгохдоо бол маш анхаарах хэрэгтэй. За тэгээд ямар ч камера ярьчлаа, гэрэлтүүлэг ярьчлаа, дуугаа ярьчлаа. За дараагийн хамгийн чухал зүйл бол хэрхэн компьютер бичлэгээ авсныхаа дараа хэрхэн компьютер дээр монтажлах гэдэг бол маш том асуудал гардаг. Тийм учраас яаж монтажлах би өөрөө бичлэгүүд яаж монтажлахыг танайд одоо компьютер дээр үзүүлье. За ингээд өөрийнхөө компьютер дээр яаж бичлэгээ янзлахаа харуулъя. Ерөнхийдөө эхлэн суралцагч нарт одоо туршлагагүй хүмүүстээр үзэхэд ерөнхийдөө миний санд болгох хамгийн амархан хоёр аппликейшн бол эсвэл iMovie байгаа эсвэл Filmora байгаа. Миний ашиглаж үзсэн аппликейшнуудаас хамгийн хялбар бөгөөд энгийнүүд нь болохоор энэ хоёр юугаар ялгаатай вэ гэхээр iMovie бол ерөнхийдөө үнэгүй Apple-ийн бүх хэрэгслүүдээр утсан дээр эсвэл Mac-ууд дээр байж идэг.
цаанаасаа байж идэг аппликейшн. Filmora гэх болохоор ямар нэг тавьлаар үнэтэй байгаа. Яг үнэгүй ашиглаж болно. Гэхдээ үнэгүй ашигласан тохиолдолд бичлэг бэлэн болсныхаа дараа одоо том тамга бичлэгийн хоолгон аян том Filmora гэсэн там гараад ирдэг болохоор нэг бишээ хэрэглэх юм бол яг төлөөд хэрэгсэн дээр яг тэгээд Filmora-гийн үнэ болохоор ерөөдөө үнийн хувьд бол юм байна. За тэгээд би болохоор хувьдаа бичлэгүүдээ iMovie-ээр ашигладаг. Яг би Mac ашигладаг. Тэгээд цаанаас үнэгөөс учраас тэгээд хэрэглэхэд аюул ихтэй. За iMovie маань гаднаас ерөөхдөө ингэж харагдана. iMovie руу орно. Тэгээд бичлэгээ яаж iMovie руу оруулж яаж гэх одоо танаас харуулъя. За үндсэн ерөөхдөө ийм хэсэг гарч ирж байгаа. Тэгээд энэ хэсэг дээр эхнээсээ болохоор бүр ингэж харагдана. Би бүр эхнээс нь харуулъя. Create new гэдэг бүр шинээр одоо ингэж нэ. Тэгээд ингэж movie trailer гэсэн хоёр харагдсан movie руу ороод тэгээд харагдана. Энэ бол ингэ үндсэн зүйл маань байгаамаа одоо ингэ бичлэг. За бичлэгнүүдээ яаж утаснаас оруулах вэ гэхээр би дөнгөж уцаа заалгацсан. Тэгээ энэ дээр дарна. Тэгээ дараад би утас камер юу ч хамаагүй. Тэгээд ингээ одоо ингээ энэ дээр болохоор ингээ утас маань гараад ирж байгаа. Одоо болохоор утаснаар файлуудаа уншиж чинь энэ файлуудаа одоо уншиж дуусны дараа утаснаас файлаа оруулнаа. Тэгээ утасны файлуудыг ерөөдөө iMovie-г ингээ уншаад дуусчлаа. Тэгээд дуусны дараа ингээ iPhone руу орчин. Тэгэхээр одоо энэ утасны бүх файлууд гараад ирнэ. Энэ болохоор миний түрүүний хийсэн бичлэг байна. За хамгийн сүүлийн бичлэгээ сонгоод оруулах бичлэгүүдээ сонгоод тэгээд import select гэснээр дарчнаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд үндсэн хэсэг рүү орчин. За тэгээд энэ доотлын энэ хэсэг болохоор яг бичлэг янзлах чухал хэсэг байгаа. Энэ одоо бичлэгэн дээрх одоо дараал энэ яг энэ хэсгийнхаа дарааллаар бичлэг гарна. Тэгээд эндээсээ үндсэн хэсэг рүү энэ одоо засварынхаа хэсэг рүү оруулаад бичлэгүүдээ янзлана. Тэгээд урлах бичлэгээрээ дарчаад энэ нэмэх тэмдэгтээр одоо add гэсэн ингээд дарчгаар ингээд үндсэн хэсэг рүү орж байгаа. За энэ болохоор одоо ингээд миний түрүүний хийсэн бичлэг байна. Тэгээд энэ бичлэгээ яаж янзлах вэ гэхээр хэрвээ одоо ингээд богиносож таслах гэх юм бол ингээд тасалчин, урдаас нь таслах юм бол ингээд тасалчин. Голоор нь магадгүй хэрвээ таслах хэрэг гарвал ингэж маусаараа энэ дээр нь дараад, хэсэг дээр нь дараад тэгээд маус хоёроо дарахаар split гэсэн хэсэг байгаа. Энэ split гэсэн хэсэгтээ дарахаар ерөөхдөө ингээд голоор нь ядчихна. Тэгээд голоор нь ингэж хуваасан бичлэгээ яаж одоо ингээд голоор нь хувааснасаа шууд ингээд багсгаж, томсгож засч болно. Тэгээд за энэ дээр нь хэрвээ ямар нэгэн дуу оруулах юм бол аудио хэсэг рүү ороод юу ячна. Тий чин дууны эффектүүд нь болохоор энэ дээр цаанаасаа бэлэн эффектүүд байж идэг. Ямар нэгэн хөгжим оруулах гэх юм бол шууд хөгжмөө маусаараа зөөгөөд ийшээ оруулчихаар энэ дуу оруулъя гэх юм бол ингээд шууд ингээд зөөгөөд маусаараа зөөгөөд оруулчихаар тэгээд одоо ингээд бичлэгэн дээр ингээд дуу нь орчиж байгаамаа. Тэгээд дууны хувьд бол юм байна. Ямар нэгэн одоо гарчиг үг бичих гэх юм бол энэ дээр одоо ингээд сонголттой. Тэр ингээд орчин background энэ одоо ямар нэгэн эффектүүд байна. Тэгээд энэ болохоор дүүс хоорны солидох одоо юунууд яаж солих жишээ нь ингээд ягаад ингээд одоо ингээд дүүс хоорондоо ингээд ямар нэгэн эффект жагамаа. За ерөнхий одоо үндсэн бичлэг засах аргачлал маань энэ байна. Тэгээд яг жижиг сажиг бичлэгний өнгөө янзлах, хасах, одоо дуу нэмж хасах, янз бүрийн эффект оруулах. Тэгээд одоо оруулсан одоо өөрчлөлтүүдэд буцаад одоо бүх юм ихнийх дээр нь одоо болгох маань энэ. Тэгээд бичлэгээ дуусныхаа дараа яаж гарах вэ гэхээр энэ дээдлийн хэсэгтээ дарчна. Энэ дээдлийн буулгын хэсэгтээ дараад хэрвээ одоо шууд файлаараа гаргах юм бол файл руу орчин, YouTube сувг руу оруулах юм YouTube руу орчин, Facebook руу оруулах юм бол Facebook руу орчин. Миний хувьд бол би эхлээ файлаараа гаргажаад дараа нь YouTube руу оруулдаг байгаа. Файлаараа гаргаасан тэгэхгүй болохоор шууд YouTube руу оруулахаар хургаанууд хуу хийх гэдэг. Тийм учраас би миний хувьд бол эхлээ файлаараа гаргаад тэгээд дараа нь YouTube сувг руу интернетээр оруулдаг. За ингээ яаж бичлэг янзлдаг үндсэн аргуудаа хэлээ. Тэгээд
ерөнхийдөө та нарын бодсноос амархан санагдсан баг. Гэж найдаж байна. Тэгэлээс сурчаар ерөнхийдөө богино хугацаанд бичнэ сүүлдээ 2-3 бичлэг янзлаад дуусчаар сүүлдээ маш богино хугацаанд бичлэг янзлдаг болчихно. Энэ бол нэг тэндээ яг толгой ирүүлэх юм ганц нэг гаж магадгүй. Тэгээд тэр гарах юм бол интернетээр ороод бас ингээд юу болохгүй тэр асуудлаа шийдэх боломжтой. Ерөнхийдөө интернетээр ингээд iMovie гэдэг заасан iMovie яаж хийх заасан бичлэг зөндөө байгаа. За ингээд ерөнхийдөө iMovie бол юм байна. За энэ удаагийн бичлэгээрээ хэрхэн одоо би өөрийнхөө бичлгүүдийг яаж янзлдаг, ямар төрөнд ашигладаг, компьютер дээр одоо яаж зардаг талаар ярилцлаа. Тэгээд ерөнхийдөө дараагийн зүйл бол залуучуудтай хамт хийхэд ямар нэгэн санаа толгойч байгаад битгий хойш суугаарай. Ямар нэгэн зүйл дутууч гэсэн чамд хэрэг гар утас байхад чи бустай одоо өөрийнхөө бичлэгийг одоо хуваалцах болно. Шууд логик ингээд гар утас хараад тэгээд синтек камер яг одоо миний энэ авч байгаа бичлэг шиг ерөнхийдөө чанарын тал дээр баг юус болохгүй шүү гэх юм учраас батарчин ямар нэгэн санаа байгаад зүгээр хий. Тэгээ яванда хийгээд яванда асуудал гарчих юм бол яванда тэр асуудал дээр уурлаад ерөөдөө ингээд сайжраад явна. Тийм учраас хүн болгон төгс одоо анханаас шууд төгс гэх гэж байхгүй. Баг багаар тасаараа би ч гэсэн одоо өөрөө суралцж байгаа миний одоо гардаг ялгаа зөндөө байгаа блогтэй бичлэг хийхдээ илүү их цаг гаргахаар зүйлсийг хийх ч юм уу те эсвэл ямар нэгэн бичлэгээ монтажчаад дахиад эхнээс нь монтажлах шаардлага гараад гарч тохиолдол зөндөө байгаа. Тийм учраас ямар нэгэн зүйлийг битгий хойш суугаараа хүн болгон алддаг. Тийм учраас болон алдаагаа засаад дахин хөгжөөд хойш суухгүйгээр ямар нэгэн асуудлыг засаад явах хамгийн чухал шүү. Тэгээд дараагийн бичлэгээр улам сонирхолтой, улам хэрэгтэй зүйлүүдийг ярилцъя. Тэгээд дараагийн бичлэг уулзлаа. Түр баярлалаа.